Чингэлтэй дүүргийн студид цэцэл одоо 30 жилдээ ажиллаж байна. Сургуулийн хүмүүс боловсруулалтаараа. Тэгээд би одоо яг энэ 30 жилд ажиллаж байхдаа одоо 6 бүлэг төгсөж байгаа. Одоо миний хараг анхны төгсөлтийн хүүхдүүд одоо 28-тай. Манай гэр бүл их олоо да. Би ахиас 11 үлээ. Тэгээ манай ээж болохоор тоогооч хүн байсан. Тэгээд орой ингээд хоолоо ихээр ингээд ширээ дүүрэн юу тавиад аяг тавиад тэгээд хооллоод тэгээд тэрээ миний хүү энэ аваараа, одоо миний хүү том ах аваараа, адуу цэг аваараа, бог аваараа гэж ингээр тэр миний сэтгэлдэр юу энэ ээжгээ ийм хүн энэ сэтгэлтэй тийм ээ. Хүнд ингээд тусалсан, дандаа хүний төлөө ингээд үйлчлэх юмсан гэсэн айгуу тийм сэтгэл төрсөн. Тэгээд тэр байдлаасаа миний ээж миний энэ сайхан олон хүүхдэд ингээд багшаалдаг одоо энэ үе таалгыг нээж өгсөн болов уу гэж би боддгийг. Тэгээ би энэ мэргэжилтэй ч их хайртай, их дуртай. Одоо энэ хүүхдүүдээс маш их ирч хүч энерги авдаг. За манайхан ингээд өглөө одоо 7:30-аас 8:30 хооронд хүүхдүүдэд хүлээж авдаг. За хүлээж авахдаа ээж аваасаа хүлээж аваад эрүүл ахуйн дэглэмийн ах сахин. За ахлаа хүүхдүүд маань орж ирэл хоолоогоо зайлна. Хоолоо зайлчаал гарынхаа ариун цэврээ сахин. Тэгээ амны хүндийн ариун цэврээ сахин. Тэгээд өглөөнийхөө үйл ажиллагааныг дасгалаа хийн. Дасгалаа хийчихэд бид нар одоо төвийн үйл ажиллагаанд орж байгаа. Хөгжүүлэх үйл ажиллагааныхаа сэтэмрүү шилжин. Энд юу игээд ихээр бид нар цагийн хуваарьтай өнөөдөр ихэд манай харилцааны хичээлтэй. Манайх 9 сард болохоор мэдрэмж эрхтэн гээд хичээл мөнгөний ажиллагаа явуулж байсан бол 10 сард одоо жимсгний төрлийн хичээл ингээд өнөөдөр явагдаад өнөөдрийнхээ үйл ажиллагаанаа бид нар намрынхаа өдөртөө холбогдуулаад заашдаг байхгүй юу? За хүүхдүүдээ бид нар одоо намар болохоор яадаг вэ гэхээр дангараа жимсээ хураадаг, боловсруулдаг, гүйц юм одоо хүнснийхээ ногоо хурааж авдаг. Тэрүүнтэй нь уялдуулаад за тэгвэл өнөөдөр бид нар маань жимсний хичээл явагдаж байна. За жимсэнд хамгийн дуртай нь юу гэхээр анги ойр болохоор нөгөө алим гэж ярьдаг байхгүй хүүхдүүд. Ер нь хүүхдээ ашиг сайхналтай хүүхдийн энерги гэдэг чинь их цагаан сайхан энергитэй байдаг. Хамгийн гол нь бидний гол айж имэж байгаа юм бол хүүхдийн ачаал их байдгаас багш нар маш их эмзэгэлдэг. Яг ингээл нэг 25 хүүхдтэй байх юм бол нүд дүүрэн бидний хараа дүүрэн ажиллаж чадна. Энэ хүүхдээс бид нар юугийн чийлгэж сургаж чадна гэдэгт бол бат итгэлтэй байдаг.